Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч үндэсний тэргүүлэгч банк байх зорилттой 2021-с 2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатаагаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж жижигт гар үсэг зурлаа. Харилцагч хадгаламж эзэмш нартай төрийн банк үүсгэн байгуулагдсан 12 жилийн ойн мэндийг хүргье. За энэ ойн өдөр одоо бид бүхэн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрлэлийн газартайгаа хамтран ажиллах санамж жижигт гар үсэг зурлаа. Монгол Улсын засгийн газраас төрийн банкыг нийгмийн дундаж давхаргыг дэмжигч бойжуулагч банк болгох талаар бол одоо тэмдэглэлээр зарласан байгаа. За тэгээд төрийн банк маань бол 501 салбараараа дамжуулаад 4000 ажилтнаараа дамжуулаад одоо энэ хөө нийгмийн дундаж давхаргыг дэмжиж бойжуулах чиглэлээр бол үйл ажиллагаагаа эхлээд төлөвлөгөө боловсруулад ингээд явж байгаа. Тэгээд нийт одоо энэ төр засгийн байгууллагууд болон агентлагуудтайгаа бид нэр одоо цаашдаа төлөвлөгөө гаргаад хамтран ажиллах гэрээ байгуулад ингээд явна. Өнөөдрийн үед бол анхдагчаар одоо жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллаж байна. Нийт 16 чиглэлээр хөтөлбөр боловсруулад 3 жилийн хугацаанд бол ингээд хөтөлбөр байна хэрэгж явах юм байнамаа. Тэгээд энэхүү хөтөлбөрийн хүрээнд бол нийт одоо энэ ард иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бид нар одоо санхүүгийн боловсролыг хүргэн. За дээрэс нь одоо санхүүгийн бүтээгдэхүүнийгээ бол одоо дөрвөн шуурхай хүртэл дээр бол хамтран ажиллах болно. Тэгээд та бүхэнд баярлалаа. Хамтын ажиллагаагаар талууд Монгол Улсын жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг дэмжих, дундаж давхаргын өсөлтийг нэмэгдүүлэхээр зорж байгаажээ. Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч үйлдвэрлэгч нарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог бий болгох гэж чиглэсэн нийт 16 хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм а. За өнөөдөр төрийн банкныхаа одоо үүсгэн байгуулагдсны 12 жилийн ойн өдөр бид нар санамж жижиг сурж байгаадаа их баяртай байна. Тэгэхээр энэ хоёр байгууллагын зорилго бол нийцэж байгаа. Нэг талдаа төрийн банк маань жинэлэг дундаж давхаргыг бий болгох, одоо бойжуулах ийм чиг үүрэгтэй. Нөгөө талдаа жинэлэг дундаж давхарга гэдэг бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд байдаг дэлхийн улс орнууд. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ хүрээндээ санамж жижиг байгуулж санамж жижигээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа. За энэ төлөвлөгөөн дээр бид нар 3 гол зорилтын хүрээнд 16 арга хэмжээг бол хамтарч хэрэгжүүлэхээр ингээд сая ойлголцсон гэсэн үг. За нэгдүгürt мэдээ шинэ бүтээгдэхүүн гаргана. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дундаж давхаргад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргана. За энэ бол мэдээж одоо зээлийн үйл ажиллагаа байгаа. За мөн одоо төрийн банкны аймагуудын салбар дээр бол бизнес инкубатор төв байгуулах замаар зөвлөх үйлчилгээ үзүүлж одоо бизнес эрхэлж байгаа зээл авч байгаа иргэн аж ахуй нэгжүүдэд бол одоо зөвлөх үйлчилгээгээр хангах алдаа дутагдлыг нь одоо илрүүлж алдахгүй байх энэ одоо боломжуудыг олгоно гэсэн үг. За гуравт нь бол мэдээж хүний нөөцийн асуудал байгаа. Энэ дээр хоёр тал хамтраад бас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ингэж төлөвлөгөөндөө тусгаж өнөөдөр ойлголцож эхэлсэн. Ингээд одоо энэ бол тодорхой үр дүн гарч Монголын дундаж давхаргийнханд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үр дүнгээ өгсөн ийм арга хэмжээ болно гэж итгэж байна. Дашран дөрөвдүгээр төрийн банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй 2.4 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 95% орчим хувь нь дундаж болон дунджаас доогуур давхаргын харилцагчид байдаг онцлогтой. Уг хөтөлбөрөд хэрэгжснээр бичил болон жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодиттой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цоохон тэмдэглэлээ.